Инх хамар дамжуултыг гаргаад өгсөн. Завжнаас маргад холын шидэлтийг гүйцэтгэж шидэлт амжилтгүй болсон. За сая сүүлд Уильямсын гараас гарчих тунд өглөөд буцаад хурдан довтлогоон чилсэн 2-ын эсрэг ганцаараа яваад орсон. Довтлогоо авч байгаа 2 дахь боломжоор нэмсэн. Дахиад бөмбөг таслагдсан. Тулга хурдан довтлогоонд Майк Вильямс аваад 3 онооны шидэлт амжилттай багийн 64-т амин довтлогооны самраас бөмбөг авалт буюу 2 дахь боломжийг маш ихээр үүсгэж байна гэж ойлгох хэрэгтэй болно. За Майк Вильямс 3 онооны шидэлт амжилттай. Бүгний шилжилт бол тийм хурдан биш гэхдээ алдаагүй шилжсээр байна. Абу 2 дахь боломжийг үүсгэж чадсангүй. Самраас бөмбөгийг Ахмад Гилберт авч чадсан. Уильямс ч довтлогоон дээр ганган байгаа да. За нутаг бол буцаагүй байгаа юм байна. Ямар ч хэсэн Монголын шгшоогийн ерөнхий дасгалжуулагч Василис Фракиас дасгалжуулагчтай санал солилцоо сууж байгаа. Эмээрээ сууж байгаа. Харагдлаа энэ тоглолтыг ямар ч хэсэн үзэж байгаа юм байна. Цэпэлс дасгалжуулагч байв. Уильямс холын шидэлтийг гүйцэтгсэн. Шидэлт амжилттай болсон. Маргад дундын шидэлтийг гүйцэтгсэн. Шидэлт амжилтгүй Батбаяр самбарт байлаа. Бодонсын довтлогоо гэсэн тулга. Пол Бритийн хувьд бол Абуугаас хамаагүй одоо өнгөр харагдаж шиг байна. Бэртэл гэмтэлгүй юм шир өрсөлдөөндөө тоглолтуудыг үзхийг бас хүсдэг. Тэгвэл яг хаа инх сайхан доошоо дамжуултыг гаргаад өгсөн. Пол Брит доошоо гоё дамжуулт тус баг болвол байрсан хамгаалтыг аваад байгаа. Нарангалын Батбаяр доошоо Ахмадад дамжуулсан. Ахмад биш энэ одоо Цэлэнг Ботос багийн шинэ цэрэг. Гой заа гаргаад дундын шидэлтийг гүйцэтгсэн дутж байна. Төгөлдөр самраас өнгөг авсан. Багуудын хувьд бол лигийн 1-р тойрог гэдэг бол өөрсдийн системээ суулгах, хувилбар тактикуудаа баг тоглогчдоо одоо эзэмшүүлэх ийм одоо туршилтын гэж хэлж болохоос. Металаас Ахмадын гарт бөмбөг санчрын эсрэг шидчихүйдээ дахиад шахаад яваад орсон. Дамжуултыг гаргасан Батбаяр холын шидэлтийг 26-16 болгосон байна. За хоёр багийн өмнөх тоглолт буюу өнгөрсөн 5 гарагт учраатаараа тоглосон. Яг л энэ тоглолтын эсрэг зураг бол тухайн тоглолтод үзэгдэж байсан. Амжилтгүй болсон. Самбарт Пол Брит гэдэг энэ тоглогч надартай байна. Тулга доошоо дамжуултыг Пол Бритэд гаргаж өгсөн юм. Пол Бритийн гар дээгүүр давж довтлогсон ордлого амжилтгүй боллоо. Даунлог дасгалжуулагчийн хувьд өнгөрсөн удирдлагчдэр энэ удирдалд тоглолтод хараахан гарч амжаагүй байсан тоглогчдыг бас талбайд гаргаж тоглуулж байгаа. 3 дугаар үе дуусж байгаа хэдий ч одоо энэ үеийн үлдсэн 2 минутанд бол маргад айл болоход хянахад ёстой. Алдааны асуудлыг бол тоглолтын төгсгөлд ер нь маргадын довтлоонууд бас хэрэг болох юм болоо да гэсэн. Сайхан дээр Брэдфорд алдаа хийсэн ч гэсэн шүүгч хавь. 4-6 онооны эффект гэсэн үг шүү дээ энэ. Хөдөлгөөн ойртохгүй болоо. За тэгээд Металлын хувьд эхний хагасыг бол харьцангуй бас сайн тоглолттой. За маргадын алдааны асуудлыг зөвхөн сайн тоглолттой хийжтэй гэж хэлдэг. Болохоор байна. Төгөлдөр бөмбөгтэй дамжуултыг гаргаад гисэн дундаас Ахмад Гилберт шилжсэн шидэлт амжилттай болж байна. Майк Джонсны хувьд 11 оноо 4 самраас бөмбөг авах гэсэн үзүүлэлттэй байгаа юм байна. Өнөөдөр бол бас л тоглоомд их идэвхтэй байгаа. Харагдуудыг дурдвал Металл баг бол 3 онооны шидэлтийг 17-оос 7 буюу 41% гүйцэтгэлтэйгээр
хийсэн байна. За Самбрас бөмбөг авах за энэ сонирхолтой тоглолтууд юм байна. Бид спортс телевиз болон Эмбак аренад үзэгч таад зорин ирж үзхийг бас уриалж байна. За тэгээд сая энэ тоглолтын өмнө болсон SG Сов чонгороо багуудын тоглолтч гисэн тийм ээ. Ямар шүү сонирхолтой өрнөл тоглолтын төгсгөл рүү гарч ирэх гэдэг ингээд үзүүчтэй ойрхон тоглолттой ийм багууд байгаад байгаа да бөмбөг нэлээд удаа Тухтаад одоо довтлох боломжийг одоо ерөөсөө огт олохгүй байна. 24 одоо секундын хугацааг бол 2 шуудаа дуустал нь хамгаалж чадлаа. Батбаяр За энэ дээр Ахмадын довтлогын амжилтгүй болсон. жагаад шийдэх тоглогчтой. Батбаяр довтлогонд нэгдүгээр үедэр бол өстой төдийлө харагдаагүй те. За бараг шийдэх боломж гараагүй бах тун. Дамжуултыг гаргаад өгсөн, хоолны шийдэлтийг гүйцэтгэсэн төгөлдрийн шийдэл